Тэгээд 90 гаруй жилийн түүхтэй их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань түүхэндээ анх удаа орчин үеийн шаардлагад нийцсэн орчин бүхий тоног төхөөрөмжтэй ийм ИСАС-ийн хэсэгтэй болж байна. 10 өрөөтэй. За хамгийн гол одоо давуу талыг сая төр дарга маань хэлэх шиг боллоо. Агаар цэвэршүүлэлт өндөр зэрэгэлтэй 99.99% шүүн бактери үржих боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ нарийн ИСАС-ийн ажиллагааны үед тэр ариутгал халдваргүйтийн асуудал хангагдсан ийм сайхан боломжийг ингээ бүрдүүлж байгаа. 2018 оны төсөвт бол бид энэ бас зовлон жаргалаа ярьж 1 тэрбум төгрөг суулгасан юм аа. Тэгээд энэ 1 тэрбум төгрөгийг одоо үнэхээр чулуу болгож чадчихэ. Бүх талаасаа. Үнэхээр одоо баяртай байна. Тэгээд энэ орчин нөхцөл бүрдснээр зөвхөн одоо өдөр тутмын ИСАС-аас гадна их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань хүүхдийн хор тавдрын ИСАС-ыг хийдэг. Тухайлбал сая 28 хоногтой хүүхдэд Оросын холбооны улсын эмч мэргэжлүүдтэй хамтарч анх удаа дурангаар одоо хэвлийн хүндийн хоргүй хавдрыг авч байгааг та нар маань харлаа тийм ээ. За түүнээс гадна энэ орчин нөхцөл бидэнд бас дахин нэг сайхан боломж олгоно. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань эргэтэн шилжүүлэн суулгадаг болох юм. Анхны одоо эргэтэн шилжүүлэн суулгалт бол илгээр эхэлнэ гэж хавдар судлалын үндэсний төвийнхэнтэйгөө за мөн нэгдүгээр эмнэлгийн эргэтэн шилжүүлэн суулгах төвийнхэнтэйгөө их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд багаараа ажиллаад ингээ бүх орчин нөхцөл боломж бүрдүүлээд одоо тун утгагүй одоо хүүхдэд илэг шилжүүлэн суулгах ИСАС-аа эхлэх гэж байна. Цаашдаа бүр шилжүүлэн суулгана, ясны чимэг шилжүүлэн суулгана. За түүнээс гадна энд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн маань ажиллах орчин нөхцөлийг сайжирч байгаа. Та бүхэн маань харсан тийм ээ, эрэгтэй эмэгтэй эмч эмнэлгийн ажилтнууд хувцас солих өрөөнд тусдаа за их тэр том ачааллын дараа бас усанд орж алжаалаа тайлах зэрэг ингээд олон сайхан боломж үүссэн. Тэгээс би сая эмгийнхэнтэйгээ уулзлаа, их баяртай байна. Сайдан ч бас иргэдэд сайхан таатай нөхцөл байхаас гадна бидэнд бас таатай нөхцөл байж ич бас ажлын үр дүн гарах юм аа. Тэгээ бүх талаас ийм нөхцөл бүрдсэнд их баяртай байна гэдэг их сайхан үгийг хэлж байна. Тэгээ цаашдаа бас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Австрийн засгийн газрын хөнгөлөлтөд зээлээр 7 сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байгаа. За энэ хүрээнд энэ нэмлэг маань анх удаа Эмрайта болж байгаа. Эмрай байгаагүй шүү дээ. За энэ нь бол одоо хамгийн сүүлийн үеийн онцлогтой амжилтыг хийхэд өөрөөр хэлэх юм бол гадаадаа хүүхдээ авч явж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах шаардлагагүй болох энэ боломж л өнөөдөр бүрдэж байгаамаа. Тэгээ одоо бол бид нэр энэ өвчтний ИСАС-ийн үеийн одоо эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал ингээд 100% хангагдаж байгаа. Тэгээ энэ дээр нэмэгдээд Монгол Улсын засгийн газраас 7 сая еврогийн техник технологийн шинжилгээг одоо улсын их хурл засгийн газраас шийдэж өгсөн. Тоног төхөөрөмжүүд нь Герман улсад үйлдвэрлэгдэж байгаа. Энэ 10 сараас эхлээд наашаа онгоцоор тээвэрлж ирэхээр болсон. Тэгээ энэ хүрээнд танд бас одоо дуулахад бид нөгөө Эмрайтай болж байгаа анх удаага. Тэгээ одоо ингээд нөгөө өндөр түвшний хагалгаа хийх бүх технологи их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд суурилагдаж энэ оны эцэхэд дууснаа. Одоо анхны орчин нэгдүгээр зэрэглээ. Шууд ингэ Was? За, энэ бас ажиллая юм. Ооч байхгүй шүү. Одоо энэ дээр яг 하나씩 넣어요. 어떤 거 이제 넣어요. 어떤 하나씩 넣어 좋은 거. 그래 이거 없어요. 아까를 없어요. Өчигдөр чиний гойж руу гарсан. Ууран нэмэр. Харгааны ИСАС-ийн ерөнхий харгааны хэсгээ 4 дагав.
дээр ярьсан сервистэй чинь интернет юм уу? Энэ бол одоо дүүрэн заах чадвар. ийм муртаа фикс наач явуулдаг. Дөрөнгийн мистасад авсан. За одоо мистасад дөнгөж дууссан. Сэрфац хийхгүйгээр яа нэгэн хэмжээний тасгруу хэвлэнэ. За устай өгсөн. За бүжигдэж болон үүсвэрийн хийн ялангуяа байсан учраас нэг бас За сайн байцгаана та бүхэнд энэ засгийн газар эрүүл мэндийн яам одоо үргэлж дэмжиж хөрөнгө оруулалтыг хийж ирсэн улсад үйлдвэрлэсэн өндөр чанартай техник технологиуд төрөвчөөс үйлдвэрээсээ авч байгаа. Төгмөний хамжиг түүхтэй гэдэг үгэндээ хатаас нэг юм байна. Аппарат эрүүлэндээ үндэсний төв маань жилдээ нэг 15,663 мянган мисүүдийн мисцаслын хэсэгт бол одоо 10 өрөөтэй байна. Энэ хүчтэй орны түвшинд биш юм а гэхэд хуучин одоо социалист системд байсан орнуудын түвшинд бас очиж байгаа. Эмнэлгийн ажилтнууд маань тустай хувьцаа сольжно. За дараа нь одоо их ажлын дараагаас ажиалаад тайлаад одоо сахилгаан жидгүү, тоол татдаггүй ийм бактери үржүүлдэггүй ийм асуумаар өргөж байгаа. Өнөөдөр Оросын Алманы улсын ихэнх хотыг хүүхдийн хэмжээнд ирсэн санаад илүү болцсон байна гэх. Манай оюутнуудаар сайн надад хэлж манай хүүхдийн тусгай маань бидний эрүүл мэндийн үндэслэлүүдээс шийдвэрлэх болон асуудалгүй. Тэгвэл сая доогуур явж ингээд танилцлаа.